Баяхангөр аймгийн татварын хэлтсэн өнгөрөгчөнд орон нутгийн төсвийн татварын орлогыг татварын нэр төрөл тус бүр дээр 100-аас дээш хувь биелүүлээд байгаа ч. Тодорхойлбол улс орон нутгийн төсөвт төлрүүлэх нийт татварын орлогын 12.5 тэрбум төгрөг төлөвлөснөөс 15.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төсвийн орлогын тэнцлийг 3.1 тэрбум төгрөгөөр давуулан 125.1%-аар ханган биелүүлжээ. Тус байгууллага 2019 онд татварын хууль тогтоомжийн хэрэгжилт бүртгэл мэдээлэл татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн, татварын бааз суурийг нэмэгдүүлсэн, нэмэгдсэн урьдчилан албан татварын хуулийн хяналтын системийг нэвтрүүлсэн, дуудлагаар татварын үйлчлэгийг нэвтрүүлдэг болсон. Хөрөнгө оруулалтын ажлуудыг сайжруулсан зэрэгээр 12 томоохон ажил харга хэмжээг үр дүнтэй хийж хэрэгжүүлсэн тухайга зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм. Зөвхөн 2019 онд 50 сая төгрөгийн машин техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт тус газар зэгдсэн бол энэ 2020 онд улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баяхангөр аймгийн татварын хэлц төрийн үйлчлэгийг ард иргэдэд стандарт нөхцөлд хүргэх шинэ байртай болох юм байна. Барилгын ажлыг энэ оны 4-р сарын 1-ээс 9-р сарын 1-ний хооронд гүйцэтгүүлж ирэх намар шинэ байранда үйл ажиллагаа явуулж эхлэнэ гэж тус хамт олон төлөвлөд байгаа юм байна. Өнөөдөр аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар төрийн байгууллагуудын ажил энэ тайлыг сонсож байна. Тэгээд татварын албаны маань 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлангаа засаг даргын зөвлөлийн хурлд засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. За аймгийн татварын хэлтсээс бол 2019 онд томоохон 12 ажлыг одоо зорилт ажил болгон төвшүүлж ажиллалаа. За үүнийхээ үр дүнг бас танилцууллаа. Аймгийн засаг даргын зөвлөлд одоо 2017 онд бид ажлын тайлангаа тавиад бас санал шүүмжлэл аваад хийж хэрэгжүүлэх ажлынхаа чиглэл зааврыг аваад явж исэн бол энэ удаад яг хийж хэрэгжүүлсэн ажлын чиглэлээр үйл ажиллагааныхаа тайланг тавилаа. За засаг даргын зөвлөлийн гишүүдэд хангалттай дүүрэн гэсэн үнэлгээг аваад гарлаа. Тэгэхээр зэрэг юун дээр бид анхаарч ажиллагаа гэхээр төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэн дээр нэгдүгээр анхаарч ажиллагаа, хоёрдугаарт нь татварын албаны маань татварын багц хууль одоо шинэ хууль хэрэгжиж эхэлж байна. Тэгээд шинэ хууль хэрэгжснээр одоо татвар төлөгч нарт анхаарах асуудлууд шинэ хуулиа сайн сурталчлах мөн одоо хоёрдугаарт нь татварын шинжилэл хоёр дахь шатны шинжилэл хийгдэж байна. За энэ шинжиллийн хүрээнд бол татварын албаны маань захим хэлбэр шилжиж байгаа. Энэ одоо томоохон ажил байна. За энэ захим татварын системийн шинжиллийн хүрээнд татварын одоо шинэ хуулийн системийн хүрээнд одоо биднэрт хийх ажил маш их байна. Татварын албаны зүгээс энэ хуулиа сайн сурталчлах, татвар төлөгч иргэдэд сайн ойлгуулах тийм тэдний өмнө тулгараад байгаа энэ системийн одоо агалдаа юмнуудыг сайжруулах гэдэг засаг даргын зөвлөлийн гишүүдээс нэлээд үнэтэй санал зөвлөмж дүгнэлт юмнуудыг бас сонслоо. Тэгэхээр ажилдаа хэрэгжүүлж ажиллах ийм шаардлага байна гэж үзэж байна. За шинэ хууль хэрэгжснээр иргэд татвар төлөгч рүү маань чиглэсэн ийм татварын нэлээд таатай орчин бүрдэж байгаа. Тэгэхээр энэний дагуу татвар төлөгч нар маань татварын албатай хамтарч ажиллаж шинэ хуулийнхаа дагуу бид одоо яаж татвараа төлөх юм бэ? Захим хэлбэр шилжсэн тохиолдолд бид одоо яах ёстой вэ гэсэн юм олон асуултууд гарч ирж байгаа. За энэний дагуу одоо ажиллах шаардлага байна. За татварын албатай маань татвар төлөгчд хамтарч ажиллахыг одоо бас хүсэж байна. Тэгээд та бүгдтэй одоо бас ажлын амжилт хүсье татвар төлөгч нартаа бас ажлын амжилт хүсэж байна. Тус байгууллага 2018-2019 оны санхүүгийн тайлангаараа 2 жил дараалан ерхий газраасаа итгэмжлэл аваад байгаа зэрэгээр татварын хэлтсийн хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй олон ажлууд байгааг зөвлөлийн гишүүд сайшааж байлаа. Засаг даргын зөвлөлийн гишүүд автоцсан малын ашиг шим дулаан үйлдвэрлэгчид ус аршаан ашигласны татварын талаар асуултууд асууж саналууд гаргаж нуугдмал татваруудыг илрүүлэхэд санаачлаг гарган ажиллахыг татварынханд үүрэг болгосноор Баяхангөр аймгийн татварын хэлтсийн 2019 оны үйл ажиллагааг засаг даргын зөвлөлөл дүүрэн хангалттай гэж дүгнсэн юм а. Төрийн байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар үргэлжлүүлэн авч хэлэлцэж байна. Зөвлөлийн хурал 2 өдөр үргэлжлэх ба хурлын эхэнд татварын хэлц 2019 оны үйл ажиллагааныхаа тайланг тавилаа. Үргэлжлүүлэн байгаль орчин ажилчдын газар ус цаг ур орчны шинжилгээний газар тусгай хамгаалалттай газрын захиргаа, улсын сав газрын захиргаа Ойн анги, Баяхангөр эрчим хүч цахилгаан түгэх компани, Чанмад Баяхангөр хавцат компани, Баяхангөр төвчлөлт үйлчлэгээ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар, Цэвэр хот орон нутгийн өмчт үйлдвэрийн газар, Баяхангөр үйлдвэржил төвчлэлийн корпорац, Хонгоршин агро орон нутгийн өмчт үйлдвэрийн газар зэрэг газрууд тайлангаа тавихаар хуваарьт оржээ. Аймгийн засаг даргын зөвлөл ер нь 8 дахь хоног дээр завгүй хуралдаж байна. Хамгийн гол нь бол Баянгар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүхэн шатны байгууллагууд, за мөн сумдад ажиллаж байгаа төрийн байгууллагууд нийтдээ одоо 150 орчим төрийн байгууллага орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газруудад тайланг бол хэлцэж байна.
бид 2017 онд бас 1 сард бас яг энэ байдлаар бүх төрлийн байгууллагуудынхаа бас тайлангуудыг бол сонсч ирсэн. Тэгээд тэр үедээ энэ өнөөдрийн энэ одоо тайлангуудыг ингээ харьцуулаад үзвэл бол маш их хэц дэвшил гарсан байна. Хөдөө сум орон нутаг гэлтгүү зөвхөн бүтээн байгуулалтуудыг төрийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаа дохтурсан, иргэд рүү чиглэсэн юм олон талт ажил арга хэмжээг явуулж ахис дэвшил өөрчлөлт бүхий шатандаа гарч байгаа нь бол энэ тайлангийн хурлаас бол ажиглагдаж байна л да. Би зүгээр одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар одоо дэврүүлж ярьж байгаа зүйл биш. Энэ бол бодит байдал дээр. Тэгээ бид бол төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг мэдээлж авахдаа зөвхөн даргын үгээс нь л одоо сонсоод тэгээ одоо үйл ажиллагааны даргын үгээр үнэлдэг байсан бол өнөөдөр хамт олонныхын хэмжээнд одоо асуудлыг ярьж байгаа учраас бас нэг талдаа тухайн байгууллагын ажлын амжилт оноо байх юм бол бид нар бас төрийн албаа хаагчдаа магтаж сайшааж бас тэднэртэй Монгол төрийн зүгээс талархлаа баярлалаа гэдгийг хэлж байна. Хоёрдугаарт нь алдаа оноотой зүйл явагдана гэдэг тодтогч тухайн алдаа оноог цаашид гаргахгүй байх тал дээр илүү ахис дэвшил үр дүнтэй бүтээлтэй ажиллах талаар нь бас өөрөг чиглэг зэрэгдрийн зөвлөлийн гишүүд өгч ийм л одоо ажил хэрэгч ийм бүтээлч бас үнсэн дүгнсэн шүүмжилсэн ийм одоо хурал болж байна. За нэгдүгээрт нь бол ер нь бол төрийн байгууллагуудын ажлын чанар сайжирсан байна, дээшилсэн байна. Хоёрдугаарт нь бол төрийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөл бас одоо хангамж хэрэгслэн бас дээшилсэн, сайжирсан байна. За гуравдугаарт нь бас төрийн байгууллагуудын ажиллагчдын дээр бол бас ажилдаа хандах сэтгэлгээ. За Монгол Улсын засгийн газраас өгч байгаа үүрэг даалгаврын хүрээнд хариуцлагатай байх, ёс зүйтэй байх. Бас одоо энэ одоо удаа дараагийн одоо энэ үүрэг даалгаврын хэрэгжилт бол бас төрийн байгууллага албаа хаагчдад бас эргээр нөлөөлж өнөөдөр бас төрийн албаа хаагчид нар бол эхнээсээ хариуцлагажж ирсэн ийм л одоо дүр зураг бол харагдаж байна л да. Ерөнхийд нь аваад үзэх юм бол сумдууд дээр одоо жишээ нь маш олон бүтээлч ажлууд хийгдсэн байна. Би түрүү хэлсэн ганцхан бүтээн байгуулалтгүйгээр ер нь одоо сумдын засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа бас тогтворжиж ард иргэдийн төрийн нэрийн өмнөөс үзүүлж байгаа үйлчлэгээний чанар хүртээмж бас тусламжийн чанар бас одоо нэмэгдсэн ийм дүр зургууд харагдаж байна. Олон шин ажил арга хэмжээнүүдийг бас манай энэ сумдуудаас байгууллагуудаас зохион байгуулсан байна. Жишээ нь одоо Баяндөр сумын засаг дарга бол одоо жишээ нь энэ 3 жилийн хугацаанд нэг айл өрхөөр онд орж 3-аас доош удаа орсон байх жишээтэй. Заг сумын зүгээс одоо жишээ нь нийт өрх болгонтой гэрээ байгуулж ажиллаж байна. Гэрээ байгуулга гэрээг нь дүгндэг. Гэрээн дээр нь бол одоо тухайн өрх, тухайн жилд ямар ажлууд дээр бол онцгой анхаарах хэрэгтэй гэдэг юм бол тусгаж өгдөг. Тэгээ үр дүн тооцдог. Бас ийм жишг сайхан тогтоосон байна. За Эрдэнэ сумын хувьд жишээ нь одоо ажлын цагийг бол яг цагт нь эхэлдэг, цагийг яс баримталдаг, аливаа хурал зөвлөгөөн бол цаг хугацаанд эхэлдэг болгосон байна. За зарим нэг сум дээр одоо жишээ нь богд болоод шилжин гордмуулах сум дээр байсан тийм ээ. Одоо иргэдээ малжуулт биш. Сайн одоо чадвартай төрийн албаа хаагч нараа одоо урт удаан хугацаанд тогтворсон уршилтад ажиллуулахын тулд малчдыг малжуулдаг биш тийм ээ. Ядуу одоо амьдралын боломж тааруулсад гэлтгүү бас төрийн албаа хаагчдаа бас одоо энэ малжуулж энэ одоо нийгмийн баталгаа асуудлын шийдэхлэлд анхаардаг болсон байна. За мөн одоо бэлчээрийн менежментийг сайжруулах, хариуцлагажуулах чиглэлээр одоо манай Баянцхан сум одоо хурлаас баталсан журмыг Монгол Улсын хэмжээнд одоо бас хууль зүйн дотоод хэргийн яамаар одоо бас анхлан батлуулж энэ одоо бэлчээрийг хариуцлагажуулах үлгэрчсэн журмыг сум орнотын хэмжээнд дараа нь богдсон одоо бас батлуулсан ийм амжилттай, үр дүнтэй, үр бүтээлтэй ажлууд бол маш олон байна. Тэгвэл бид нар энэнийг олон нийтэд сурталчлах, түгээд дэлгэрүүлэх тал дээр бас юм тааруу ханганддаг. Ер нь бол бүхэлд нь аваад үзэх юм бол манай төрийн байгууллагуудын өнгө зүс үйл ажиллагааны чадамж, эрс одоо дээшилсэн бол харагдаж байна. Одоо цаашид энэ одоо бий болсон бүтцийг, энэ бий болсон боловсон хүчний энэ бодлогыг урт удаан хугацаанд
зөв авч явж ээж халж сольж сэлэлгүйгээр мэдээж алдаа гаргасан дээр нь бол хариуцлага тооцоолгүй яг хөө ингэж одоо тогтвортой шилдэг шилмэл ийм одоо төрийн албан хаагчдаар Баянгор аймгийнхаа төрийн байгууллага бүх байгууллагуудыг хангах энэ нь эргээд одоо хөгжлийн гол суурь болох л одоо энэ нөхцөл бид нар хадгалж үлдэх ёстой гэж үзэж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд дээр бид нар одоо маш их шүүмжлэлд хүлээж байгаа. Тэмээ эсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр хангалтгүй дүн үзүүлсэн. Гэхдээ аймгийн засаг даргын зүгээс одоо юу гэдгийг багш нараас одоо тухайн одоо мэрэгжлийнх нь төвшин тогтоох шалгалтыг нь тогтмол зохион байгуулж байгаа бас үр дүнгээ үзүүлж байна. Эдгээр багш нар маань одоо бас энэ дургу байдаг боловч нөгөө талдаа бас энэ нь өөрөө багшийг өөртөө тавих одоо шаардлага өндөрсгөж бас одоо би чин багш хүн би заавал мэдэх ёстой зүйл гэдэг дээр анхаарч ингэж ажилладаг болсноороо бас одоо сурлагын чанарын хувьд бол ахис дэвшил өөрчлөлт гарч байна. Чанарын үнэлгээний түвшинний шалгалтын дүнгээр Монгол улсын хэмжээнд бол Баянгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын улсын дунджаас дээгүүр байж Монгол улсын хэмжээнд 4-р байранд орсон ийм амжилт гаргасан байна. Ер нь ингээд бүх албан байгууллагуудаар сайн ч юм байна. Саар ч юм байна. Гэхдээ бол сайн нь бол саараасаа илүү байна гэдэг. Мэдээж төрийн албанд ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийн сэтгэлгүй үйл ажиллагаанаас болоод ард иргэд маань тухайн хүссэн үйлчлэгээ хүлээж авч чаддаггүй удаан хугацаанд найс цаашаа явдаг, олон дахин удаа явдаг, чирэгддэг. Иннээсээ болоод одоо бас Монгол төртөө гомддог ийм юмнууд бол бий. Энэ үйл ажиллагаа бид нар тасан зогсоох хэрэгтэй. Тэгээ өнөөдөр аймгийн бүхий л одоо тайлан хамгаалж байгаа байгууллагууд, ялангуяа төрийн байгууллагууд бол аймгийн засаг дарга болон зөвлөлийн зүгээс өгч байгаа үүрэг даалгавар тань дээр ирсэн хүнийг ерөөсөл нэг удаа яваад зорьсон зорилгоо биелүүлдэг тэр л одоо механизмыг бий болгож ажил. Тухайн иргэнээс ирсэн сандлыг шийдэхийн тулд ямар дистралаар хин дээр очиж ээж юуг бүрдүүлж очиж ээж таны асуудал шийдэгдэх гэдэг л анхнаас нь л сайн зурж заагаа зөвлөөд өгч хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол та тийм аваад ир гэдэг. Яваад нэг одоо тодорхойлт юм аваад ирдэг. Тэнгүүт нь та дахиад тийм аваад ирдэг. Ингээд нааш цааш нь л ингээд чирэгдүүлээд яваад байдаг. Энэ байдлыг л одоо бид нар одоо тасан зогсоох. Энэ ажилдаа сэтгэлтэй хандах чиглэлийг л одоо өөрөг даалгавруудыг бол энэ төрийн байгууллагууд албан тушаалтнуудад өгч байна. Гуравдугаарт нь энэ архитектуртэй холбоотой асуудал. Архитектурыг төрийн байгууллагын төвшин төдийгүй нийгмийн одоо анхан шатны нэгж болсон одоо өрх гэрийн төвшөнд хүртэл одоо байхгүй болох тал дээр төрийн байгууллага албан тушаалтан албан хаагч нар өөрсдөө манлайлж оролцсон. Аливаа баяр ёслол тэмдэглэлт ажил арга хэмжээг ямар нэгэн архит арсгүйгээр тэмдэглэж сур төрийн албан хаагчд одоо тэгж сурах. Тэгэхгүй бол одоо архигүй бол ямар нэгэн баяргүй одоо нөгөөх нэг тийм гоник ийм одоо арга хэмжээ болчтой шиг ойлгоод байна л да. Маш олон итгэвжүүлэх архигүйгээр сайхан хамт олноороо дурсгалтай ийм сайхан хөгжөөлтэй цаг мөчийг өнгөрөх боломж болцсонууд бол биш шүү дээ. Тэгээд одоо төч хүрээд дөнгөж амсдаг л энэ чирчмаараа л төрийн алба явъя. Та төрийн албанд орсон бол таавал арх хэрэгэлдэггүй байх хэрэгтэй гэдэг л одоо энэ чирчмийг л нийт одоо төрийн албанд амл бий болох талаар бол энэ одоо засаг даргын зөвлөлийн хурал дээр бас өөрөг чиглэл даалгаврагч ажиллаж байна. Тэгээ үр дүн гарах байх. Тэгээд өнөөдөр амжилтаа хамгаалж бас одоо засаг даргын зөвлөлийн гишүүдийн үгээс бас уран үг сонсоод тайлангаа амжилтаа хамгаалж байгаа байгууллагын дараах удирдлагууд нийт төрийн албан хаагчдаа баяр хүргэе. Засаг даргын зөвлөл хамт олноос өгсөн үүрэг даалгаврыг манай төрийн албан хаагчид, төрийн бүхэн шатны байгууллагууд үйл ажиллагаанд хэрэгжүүлж амжилт гаргаж илүү өрөвдөлтөй ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Энэ 2 өдрийн хугацаанд байгууллагууд тайлангаа тавьж дусснаар тайлан сонсголын үйл ажиллагаа өндөрлөж, шилдэг, сум шилдэг байгууллагуудын үйл ажиллагааг урамшуулж, эхний 3 байрыг тодруулж, ирэх 3 дугаар сард болох удирдах ажилтны зөвлөгөөн дээр шагналыг гардуулахаар төлөвлөд байгаа юм байна.
Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олгор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу нөхөн олгор авахар материалаа бүрдүүлж буй иргэдэд мөн нийт иргэдэд дээрх хуулийг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, гарын авлага материалал хангах ажлыг тогтмол иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа юм. 2019 онд нөхөн олгор авахар шийдвэрлэгдсэн жаргалан цумын 1-р багийн эрхэн өндөрт 500 мянган төгрөг, шинжэс цумын 4-р багийн Ахмад Настан Анийн дашгууд 1 сая төгрөг, Үлзий цумын 6-р багийн Ахмад Настан Дорж Пагамд 40 сая төгрөгийн нөхөн олгорыг тус гардуулан өгсөн бөгөөд 2020 оны 2-р сард Эрдэнэ цогц цумын 3-р багийн Ахмад Настан Батагийн Цэн Даяш, Баян Овоо цумын 4-р багийн Ахмад Настан Даш Цэвэг, Үлзий цумын 6-р багийн Ахмад Настан Долчин Сөрөн, Баянхонгор цумын 9-р багийн Ахмад Настан Баяжихын Шараанарт тусбар 80 сая төгрөгийн нөхөн олгорыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараа Утган Баяр тэргүүтээ аймгийн удирдлагууд гардуулан өглөө. Дээрх иргэдийн нөхөн олгорын материал нь бүрдэл хангагдаж 100-ны мэдээ сонин зарлуулан Баянхонгор аймагт иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм байна. Баярлалаа. Ялгайлаа сумата төрийн хүчин. Нэг үе баахгүй нэг дараагийнх нь нөхөд хүчтэй баахан банчил байлгүй юм байна. Баг байтал жоохон байж юм идэхгүй. Баг насандаа дүрдэрч авсан. Үндэ төрөсөж тэм гатуу сүрхий байдгүй байна гэдэг байна. Одоо яхаа өөрөө дүн чавцаадаг тийм хүн дээ. Өсөд хэлээд юу хаа бэ гэж тийм хүн чавтай. Засгла баярлж байгаа илэрхийлж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд улсын дэвш улсын прокурор хэлэн бүтлийн зохион байгуулсан улсын комисс орон нутгийн засал хэрэг орон нутгийн шүүх эдгээр баярлалт тасласан гэж яг тухай хэд авсан хүн байдал явчихсан та хаачих тэрхаараад хүн байдал тэрүүд одоо яг тань хоолой юм. Saya khotan нэгэн цатаа цагаатгыг нөхөж олгож байгаа одоо ийм юм зөтэй хот баялаа тэр үед хүндэл байсан баг. Манай ээж одоо томогдтой госдол байсан байлаа. Тэгээ сүлд нь би намайг одоо айлтад өршлүүлээд өгсөн. Тэр одоо би өдөртөл явж байгаа. Эмэр хөл бай. Насуудэр хэд өгч байна та? Одоо 80-д одоо хүрч байна. Залуу зондан үедээ ямар ажил алуу хөсч яваа? Тэгээд янз бүрийн юм хийчихээ одоо. Дөрөвсөстө. За голдуу тэгээд сүүлийн бүлэгчдэд модны ажил, мужийн ажил хийсэндээ. За тэгээд хөдөөгөөрнөх мал гайгүй дээ. Тэгээд дөвд балга дээр ажиллаад одоо ингээд аймгийн ахуйчилгаан мужаа хийгээд хамгийн сүүлд нь одоо аймгийн нэгдэлтэн төлөвлөлт мужаа хийсээр байгаа. Тэгээд дискутаа гарсан гараад ингээд байж байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэхсдэг цагаатгах тэнд нөхөн олгор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу энэхүү хуулийн 23-ны 1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөн олгорыг дурдсанаар олгохоор заасан байдаг. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэхсдийн эхнэр нөхөр эсвэл хэлмэгдэхсдийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд хэлмэгдэгчийг нарт барснаас 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд 80 сая төгрөг. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорихлаар шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр нөхөр эсвэл хэлмэгдэгчдийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд хэлмэгдэгчдийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олохоор тус хуульчилсны дагуу төрсэн эцэг нь хэлмэгдсэн дээрх иргэд нөхөн олгорыг аваад байгаа юм а. Манай аймгаас нэг 24 материалаа бүрдүүлээд. За өнгөрсөн 2019 онд Улаанбаатар хотод 2, манай аймгийн Харьяат. За энд болохоор аймгийн төвд 3 хүн авсан юм байна. За тэр нь нийтдээ 47 сая төгрөгийн
1 сая төгрөг зарим хүмүүс авсан, 500 сая төгрөг авсан. Тэр нь ягаад гэхээр нөгөө ачцээ гэсэн залтанд ороод явж байгаа. За 2020 он гараад энэ улсын хэмжээнд 50 гаруй тэрбум төгрөгийн төсвөл төвтгс сууснаас харин манай аймагт өнөөдөр 4 иргэнд энэ цагаатах холбоо нөхөн холбоог олгож байна. За цаашдаа бол энэ 21 хүн бас материалын бүрдэлтэй хангаа явж байгаа. За энэ гол нь юу үржүүлэх гэхээр ерөөсөө хэлмэтсэн иргэдийн одоо хэлмэтлийн тухай хуулийн заасан бичиг баримтуудыг бүрдүүлэхиндээ за бас шүүхээр сонин дээр зарлагдаж өөр одоо бусад хүмүүс энэ нөхөлрийг авах хэрэгтэй үгүй гэдгийг тодруулсан үндсэн дээр сонин дээр зарлагдаад өөр хүн гарч ирэхгүй бол 30 хоногийн дараагаар шүүхэд хандаад за шүүх энэ хүн үнэхээр тэр хүний хүүхэд мөн байна нөхөлрийг олох нь зүйтэй гэж үзэх юм бол шийдвэр гаргаад тэр шийдвэрийг бид нэр цагаат хажиг өдөртөн зохиомжлох комисс төргүүлээд за өндөр настайгаас авах болгож байгаа. За энэ онд болохоор манай ер нь улсын хэмжээнд одоо 2 сард олгож эхэлсэн бол манай аймаг одоо харж байхад 86-аас дээш насны хүмүүс олгогдоод эхэлсэн байна. За цаашдаа тэгээд доош манай аймгийн хүмүүсийн насны хувьд бол доот нь 70 настай хүн байгаа. Тэгээд сонин дээр зарлагдаа шүүхэн шийдвэр гаргаад материалын бүрдлээ хангаад хянуулаад ингэж явж байгаа бас нэлээд үе шаттай. Ямарс энэ арга хэмжээ бол 21 хоног дуустал явах хэрэгтэй юм байгаа. Тэгээд цаашдаа цагаат хажиг өдөртөн зохиомжлох улсын комисс за хуулийн тодорхой хэмжээний өөрчлөлт болох юм бол өөрөөр байх. Одоогоор бол энэ шинэ үйлчилж байгаа 2008 оны 18 оны өөрчлөлтөөр одоо 40 сая 80 сая төгрөг гэсэн мөнгөнд олгохтой явж байгаа. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын нэгд зааснаар улс төрийн хэлс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорихлаар шийтгүүлсэн хэлмэгдэгчд хэрэг хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1 сая төгрөгийн бусад хэлмэгдэгчдэд 500 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөн олгоор олгоно гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаамаа. Одоо Баянхонгор аймагт нөхөн олгорын материалыг бүрдүүлэх шатандаа явж буй 21 иргэн байна. Баянхонгор аймагт худалдаа үйлчлэгээний шинэ стандартыг бий болгож буй дунд цах худалдаа үйлчлэгээний төвд Улаанбаатар хотын үнээр эрүүл хан шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх орчин үеийн стандарт шийдлүүдийг зохицоор нь бий болгосон буянд супермаркет шөнийн 15-ны бэлэгт сайн өдөр үт хаалга нэлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараа утхан баяр, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг төвшин, Татварын элцэн дараа Эрдэнэсэн дааг, Монгол банкны салбарын захирал Орлон Баяр, Хаан банкны салбарын захирал Төмөрбатар нарын албаны хүмүүс оролцож, Баянхонгор аймагт хэрэглэгчдийн шаардлага нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэх болсонд баяр хүргэж тооцоочлаа. Инх төвшин захирал маань энэ цагаан хамт олонтойгоо хамтарч Баянхонгор аймгийн одоо төв зэгт дунд зах Уян погтред гэж дунд зах одоо энэ худалдааны төвийг 5-6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар одоо маш богино хугацаанд чанартай мэргэжлийн одоо өндөр түвшинд барьж ашиглалтанд оруулсан юм аа. Энэ байгууламж ашиглалтанд орснороо Баянхонгор аймгийн энэ төвд худалдаа үйлчлэгээ эрхэлж исэн ард иргэдийн маань ая тухтай орчинд ажиллах орчин нөхцөл бүрдэж мөн стандарт шаардлага эрүүл одоо ахуйг хуулийн хүрээнд одоо хангасан ийм одоо сайхан орчныг одоо бүрдүүлж ингэж чадсан юм аа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг төвшин нээлттэй үеэр тус супермаркетыг байгуулахдаа Баянхонгор аймгаас Касчин худалдааны зөвлөхний яруу нэгтлэн эрхлэгч хамгаалагч зэргээр 17 хоног ажлын байраа шинээр хангаж буйгаа онцлон дурдлаа. Дунд цах худалдаа үйлчлэгийн төв нь шинээр байгуулагдсанаар өнөөдрийн байдлаар манай аймгаас 40 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангахын зэрэгцээ 400 гаруй бизнес эрхлэгчдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Буянд богд хүнс компани Буянд супермаркет нь Баянхонгорчуудад шин тутам чанартай бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын үнээр өдөр тутам хүргэх бөгөөд үйлчлэгээний шин соёл, бараа болон эргэлтийн чанар стандартыг шин түвшинд нэвтрүүлэхээр энэхүү үйл ажиллагаа эхлэж байгаамаа. Супермаркетын давуу тал нэгдүгээрт одоо эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан одоо 19 оны загварын хөргөөрүүдийг бас бүгд найрамдах хятад ард улсаас импортлж авчирсан. Тэгээ бол одоо зай талбаас харуулах нь том. Тэгээд ер нь бол манай супермаркетээ нээж байгаа хүмүүс маань, залуучууд маань Улаанбаатар үнээр Баянхонгорт гэсэн юм өрөөг төвшүүлж байгаа. Тийм учраас энэ бол одоо чанарын баталгаатай, хямд үнэтэй, өргөн сонголттой ийм одоо дэлгүүр байхаа гэж шаардж байгаа. Буянд супермаркет нь 30 гаруй нэгдсэн камерын холболт стандарт том хөргүүр зэргээр 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суйрлуулж 300 гаруй сая төгрөгийн 10,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээр 500 м2 талбайд ийхүү үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Хэрэглэгчдэд зориулж ирэх 3 дугаар сараас хөнгөлтийн картыг гаргах юм байна.
Ламын гэгэний 380 жилийн бүтээлч ажлын нэгэнд орсон ажил бол Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай дөрвөн тусламжийн тасгийг засварлан тогтжуулах байлаа. Төслийг Яаралтай дөрвөн тусламжийн тасгийн эмч зөвлөгч нар бичиж улмаар 2019 оны 6 дугаар сард аймгийн удирдлагууд MCS Group ерөнхийлөгч Од Жаргал, Улсын хурлын гишүүн Элдв Учир нарт хандсанаар төслийг MCS Group хэрэгжүүлэхээр болсон юм. Нийт санхүүжилт болох 300 сая төгрөгийг MCS Group гаргаж жүжигчин Ундрмагийн тэргүүлдэг итгэлийн танхим төрийн бас байгууллага засвар тогтчлолтой ажлыг хариуцсан BB Falcon компани туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Тус төслийг маш амжилттай хэрэгжүүлж 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Нийт бид нар 3 сар ажиллалаа. Тэгээ энэ хугацаанд нийт одоо 630 км газар одоо байнга ирж очиж ингэж явлаа. Тэгээ энэ хугацаанд бид нарыг ирэхэд нутгийн ард иргэд бол маш их биднийг дэмжиж одоо биднэрт бас урам өгч биднэрт хоол цай зөөж сэтгэлээ их гоё юм дэм үзүүлж байсан. За тэгээ энийг бас гоё дурдъя. За жишээлбэл одоо энэ эмнэлгийн ахлах совилогч манай Ариун агчи нөхөр гэр бүлийн хүн гээл тэгэхэд ерөөсөө ирсэн хөшиг бүгдийг тогтоож өгөөл бүх тавилгыг угсарч өгөөд яг ингээл өдөр шөнөгөө бид нартай цуг байгаа л ийм гоё сэтгэлээр хандчихлаа. Энэ болгонд үнэхээр их сэтгэл хөдлөжсэн. За тэгээд нутгийн иргэн инх бат маань гэр бүлийн хамт одоо бүр биднэрт хэлэхгүйгээр манай энэ засварын ажилтнуудад яг гэрээхийн гарын хоолыг маш амттай хоолыг хийж авчирч өгчээсэн нь манай засварын ажилчдад маш их гоё урам өгсөн. Тэгээ мэдээж одоо би өөрөө Баян булгынх манай аав Баян онгорын Баян булг сумынх манай ахтай хамаатай садангууч гэсэн бас их гоё дэм өгчээлээ. Бүх одоо хамтарч ажилласан. Тэгээ орон нутаг бол маш сайн дэмжсэн анх ингээд төслийг танилцчаал зуны амралт наадам энтер болцсон хойгоор аймгийн засаг дараагаар за та сайхан амарч за нөгөө засвар маань яах вүлээ гэл би одоос намар очингод яг хийнэ гэл. Тэгэхээр ийм сайхан сэтгэлийн үүднээс хүн болгон болно бүтнэ гэж зүтгэсэн ийм ажил байгаа. Тэгээд гол ололт амжилт бол бид нар энийг нөгөө MCS Group бол дэлхийн хөгжлийг Монголд гэдэг. Тэгээд энэ төслийг ч гэсэн за бүр олон улсын жишгт нь хүрдэггүй юм а гэхэд өхүүлэх юмсан. Тэгээ улсын нийслэлд байгаа юм шиг л ийм орчин нөхцөл бүрдүүлэх юмсан. Яавал одоо урсгал хөдөлгөөн зөв байх вэ? Яавал одоо ингээл хамаг стандарт нь хангагдсан байх вэ гэж агааржуулт ингээд та нүхтийг харахад бол ингээд ийм заслын ажил төлхөө харагдах байх. Гэтэл цаадалт нь хийгдсэн одоо сантехник маань ямар байдалд байсан бэлээ, агааржуулалт ямар байсан уу те. Тэгээд ингээд нөгөө чийхтэй учраас янз янзын хөгц мөгөн зэрэг зөндөө асуудалтай бид нар тулгарсан. Тэгэхээр зэрэг наана нандаа харагдж байгаа ч цаана зөндөө ажил орсон бас ийм төсөл болсон шүү. Тэгээд хамтран ажилласан бүх байгууллага хамт олон хувь хүмүүст маш их баярлалаа. Тэгээд та нүхтийн ажилд ахиц гарахад хувь нэмэр оруулах ийм ажил болсон бахаа гэж найдаж байна. Бүгдээрээ баярлалаа. Хүлээлгэн өгөх ёслын үйл ажиллагаанд итгэлийн танхим төрийн эмс байгууллагын тэргүүн жүжигчин Ундрмаа MCS Group-ийн маркетингийн захираас Солонго, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга Батхан Баяр, засаг даргын тамийн газрын дарга Дарч Цэрэн болон эрүүл мэндийн салбарын удирдлага хамт олон иргэд хөдөлмөрчид оролцож чин сэтгэлийн баяраа хуваалцаж шим шинхэн болсон тасга албан ёсоор нээсэн юм а. 300 сая төгрөг гэдэг бол энэ Баянгорын энэ ард иргэдэд энэ эрүүл мэндийн салбарт бол өстой том одоо хөрөнгө оруулалт юм а. Тэгээ одоо энд ажиллаж байгаа ажилтан албаагчдын чин сэтгэл энэ одоо сайхан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг цаашд нь одоо гялалзуулж өнгөтэй өвдөлтөд авч явах бол бидний одоо үүрэг юм аа. Тэгээ би хамт олондоо эрүүл мэндийн салбарын ажилтан албаагчдад хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбар бол цаг наргүй цалин ахуйн хангамж нь тэнд ажиллаж байгаа ажилтны тоног төхөөрөмж хэрэгжилж байгаа асуудлууд өнөөдөр ямар төвчөнд байгаа вэ? Маш хүнд байгаа. Тэгвэл төрийн бодлого аймаг орон нутгийн удирдлагуудаас бол эрүүл мэндийн салбарыг бас байнга одоо бодлогынхоо цөмд байлгаж энэ ажилтан албаагчдын сэтгэл санааг өргөх нард иргэдэд одоо чанартай үйлчлэгийг одоо хүргэх чиглэл дээр бол одоо та бүхэндээ хамт байдаг шүү гэдгийг би энэ хэлье. Та нар маань чин сэтгэлээсээ бас ажиллах байх гэдэгт бол итгэлтэй байна. За манай нэгдсэн эмнэлгийн одоо үе таалга болсон одоо Яаралтай тусламжийн засаг маань одоо олон улсын жишгт нийцсэн орчин үеийн одоо дизайнераар ингээ бүтээгдсэн ийм сайхан одоо өргөө сайхан байртай боллоо. За тэгээд энэ одоо бүхнийг хийж хэрэгжүүлсэн одоо төслийг анх санаачилсан одоо энэ дасгийн одоо эрхлэгч эмчнэр тухайн үеийг одоо тэр төслийг дэмжсэн удирдлагууд за энэ бүхнийг одоо анх санааш хийж хэрэгжүүлсэн одоо бүхэнд одоо инээд бэлгэлж явдаг жүжигчин Ундрмаа да
За мөн одоо энэ бүх зүйлийг одоо санхүүжүүлсэн MCS группийнхаа хамт олон. За мөн энэ одоо бүтээн байгуулалтыг хийсэн алтан гартаа тэр одоо ажилч нар бүгдээрэнд нь эрүүл мэндийн салбарынхаа нийт ажлынхаа өмнөөс мөн одоо Баян-Хонгор аймгийнхаа нийт иргэдийнхаа өмнөөс чин сэтгэлийн халуун мэдчилгээ хүргье. Аймгийн удирдлагууд маань энэ бас чухал одоо юу мэдрэмжтэйгээр хүлээж авч цааш нь одоо бид бүхнийг одоо энэ сайхан одоо энэ нийгмийн хариуцлагын өрөөнд олон ажил хийдэг энэ сайхан хамт олонтой маань одоо учруулж өгч энэ одоо бидний анхны төсөвсөн төсвөөс одоо 4 дахин илүү одоо өртөг зардал одоо зарцуулсан ийм сайхан одоо орчныг одоо ингэж бий болгож өнөөдөр энэ бид нар энэ биелэлээ орж байгаа энэ явдал маань үнэхээр яралтай тусламжийн алба, нэгдсэн эмнэлгийн алба, Баян-Хонгорын эрүүл мэндийн салбарын хувьд бол одоо түүхэн үйл явдал болж байна гэж миний зүгээс л үзэж байгаа. Урдын зай талбай давчаа мэт умгархан өрөө таслахаатай чийг даасан 103 танигдахын аргагүй өөрчлөгдөж. Гэгээ татсан өрөө таслахаа гэрэл шийдэл хаалгууд хантаац тогтчлт ажилтнуудын ая тухтай ажиллах нөхцөлийг боломжийг бүрдүүлсэн саруул танхим, хувцас солих өрөө, хүлээлгийн өрөө, стандартын 0 дэвш, тавилга сэлтгээд бүгд шинжлэгдэжээ. Яг л Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд ороод ирсэн мэт сэтгэл төрж байлаа. Тасгийн тогтчлт засварыг харсан хүн бүхэн багтал дүүрнээр дуу алдаж байсныг энэ онцлон тэмдэглэе. Бид бүгд үл ер нь яг 88 мянган хүн амд одоо жилийн хугацаанд үйлчлэг үзүүлдэг. Ингэхэд манай дээр жил дунджаар 10 мянган дуудлага. Яг энэ дасагт бол дунджаар 6 мянган хүн үйлчлүүлэн эмчилгээ тусламж авдаг байгаамаа. Баян-Хонгорчуудынхаа эрүүл энхийн төлөө тэнд ажиллагсад болон эмчлүүлэгчдийн 5 тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө сэтгэл гаргасан од жаргал захиралтай MCS Group улсын хурлын гишүүн элдв очир жүжигчин Ундраа нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Одоо урд нь ингээд нэг байгууллага хувь хүмүүстэй уулзаад хандив цуглуулаад тэгэл ийм сайхан сэтгэлтэй нийгмийн хариуцлага хүлээсэн компаниуд бараа бүтээгдэхүүнээрээ биднэрт ингээд хандаал тэгэл мэдээж уран бүтээлийнхээ орлогоос харуулаад ингээд хулан манай менежертэр ингээд хоёулаа хийгээл явдаг байсан бол энэ удаад ингээд MCS бүр архитектор нь гараад тэгээд нөгөө ахаад ингээд ийм хүн хүч хөрөнгө мөнгө бүгдийг ингээд шийдээд өгчгөөр нэг юм гоё хөнгөн нэлээ олон хүндрэлээс юм гарсан тэгээд маш богино хугацаанд ажиллалаа. Тэгээд үнэхээр гоё байна. Тэгсэн мөртлөөсөө яг нөгөө өөрөөсөө нэг юм баган гарсан болохоор нэг тийм жоохон тийм хөнгөн ичих маягтай. Тэгтээ том компани бас юм гоё хамтарч ажиллах соёл тэгэл энэ гүйцэтгэлээ явц гээл ингээл цуг ажиллахад бол үнэхээр гоё байлаа. Өнөөдөр бол миний бас айгүй гоё баяртай өдрүүдийн нэг байна. Түүний хувьд хүн ардын эрүүл мэндэд зориулан эмнэлгүүдэг орчин стандартад тогтчулж өгдөг бахархал бадраасан инээд цалгиасан бисквилээ. Баян-Хонгор аймгийн яралтай түргэн тусламжийн тасаг бол түүний засвар тогтчлт хийж буй 8 дахь эмнэлэг нь болж байгаа юм. Мөн MCS Group ерөнхийлөгч од жаргалын аав ээж Баян-Хонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан түүхтэй зэрэгээр хонгор нутагтаа төдийгүй улс орондоо үнэт хөрөнгө оруулалтыг хийж яваа эдгээр эрхэм хүмүүсийн уугуул нутаг нь Баян-Хонгор аймгаа. Энэ үеэр Баян-Хонгорчуудын эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээ зориулсан жүжигчин Ундрмаад иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал саярхал одон хурлын дээр батхан баяр хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм. Нийт одоо Баян-Хонгорчуудынхаа нэрийн өмнөөс энэ одоо санхүүжилтийг зохион байгуулсан, хөрөнгө оруулалтыг хийсэн од жаргал захиралдаа, элдв очир гишүүндээ, Ундрмаа одоо тэргүүндээ нийт хамт олонд нь одоо монголчуудынхаа нэрийн өмнөөс дахин баярснаа илэрхийлье.